одоо тэгээд ийм гоо сайхны бүтээгдэхүүн, ялангуяа эрүүл мэндийн бүтээгдэхүүн эн чинь бөөн лиценз, миний ойлголтоор бол маш их бичиг цаасны ажил болдог баг те. Монголоос чацраган гараад ингээд бүтээгдэхүүн болоод үйлдвэрлэлөө явтлаа. Одоо хичнээн ямар бичиг цаас шаардлагуудыг хангасан байт юм бэ? Ер нь бол бид нөгөө 20 цэрийн бичиг, гарал үүслийн бичиг, тэгээд бүтээгдэхүүний маань өөрийнх нь бичиг баримтууд байна. Бид нар өөрийнхөө лабораториос гаргасан байх хэвээр. Тэр нь болохоор цэцэг маань яаж одоо боловсруулагдсан тий хідэн градусын хэмт буцалгагдаж тэр нь хүртэл их чухал гэдэг тий. Тэгээд яаж хадгалж тий хадгалалт тээвэрлэлт нь яаж явагдсан бүх бичиг баримтуудыг бид нар одоо цуглуулдаг гэсэн цэцэг тал дээр. Гадаад үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүд маань өөрсдөө нөгөө нэг GMP, ISO сертификатуудтай яг олон улсын стандартд нийцсэн тийм сертификатуудтайгаар тийм компани үйлдвэрүүдээр бид нар үйлдвэрлэж байгаа гэсэн үг байхгүй бүтээгдэхүүнүүдээ. Тэгээд тийм ч утгаараа нөгөө манай бүтээгдэхүүн ингээд өөр улсын зах зээл гарахаар ямар ч асуудалгүй гардаг. Яагаад гэвэл яг стандартын дагуу үйлдвэрлэгдсэн манай бүтээгдэхүүн. За танай бүтээгдэхүүн ингээд лангуун дээр гарлаа магадгүй ингээд за $100 гэж бодчих. Тэ. Тэгэхэд эндээс одоо борлуулж байгаа сувг нь аавна, үйлдвэрлэгч нь аавна. Гэт ингээд явсаар гад ер нь хэдэн хувь яг танай компанид ирдэг вэ? Ойролцоогоор. За бүтээгдэхүүнтэй жишээ аваад ярьчих уу. Жишээ нь 100 г цэцгний тос гадаадын зах зээл дээр яг ингээд ийм савлгаатаараа $100. Тэгээд би 100 гэж таасан шүү түрүү. Тэгээд энэ дотор чинь 4 price байдаг тийм. Нэг нь болохоор зэрэг retail price гэдэг нь эцсийн бүтээгдэхүүний үн $100. Тэгээд retailer price гэж тэр нь дэлгүүрүүд болон эмийн сангууд. Тэд нар болохоор 20% одоо дискаунт авдаг юм байсан. Тэнгүүтлээ wholesalers-ууд нь болохоор зэрэг 40 to 50% off. Wholesaler чинь retailer-үүд тал нэр нь л авна гэсэн үг тийм. Тал нэр нь авна гэсэн үг тийм. Тэгээд distributor гэдэг ааш одоо country distributor, орны distributor одоо тэр нэг region-ийн Аз region-ийн distributor ч юм уу одоо South African орнуудын distributor ч юм уу distributor болохоор зэрэг 60-аас 70%. We have to нэг negotiate хийх хэрэгтэй. Тэгэхээр тийхийн тулд бид нартай жилийн contract хийх хэрэгтэй. Тэгээд жилийн contract-ын дотор болохоор манай rule болохоор хамгийн доод нь $150,000 бүтээгдэхүүн манаас авсан байх хэрэгтэй жилд. Тэгжиж тэр хүн одоо тэр орны дистрибьютор болно. Тэгэхээр бид нар одоо зүгээр нэг дистрибьютор гээл юм зардггүй одоо тийм байж болохгүй шүү дээ. Тэгэхээр бас бид нар нэг regulation тогтоогод өгсөн байхгүй юу? Одоо юу гэвэл харилцагчнаас дотроо. Тийм ээ тий. Тэгэхээр танахыг ямар хамгийн багадаа тим хэмжээний борлуулалт хийжээж танаа дистрибьютор болох нь шүү дээ. Яг үнэ. Монгол компаниуд чи ер нь ихэнхдээ гадаад компани Монгол дахь дистрибьютор гэж ярьдаг шүү дээ. Чи болохоор яг эсрэгээрээ гэрээ хийгээд яваад байгаа юм тий. Энэ гэрэн дээр ер нь анхаарч явах чухал юмнууд юу байдаг? Хуулийн зөвлөгөө хаанаас авч байгаа? Хуулийн зөвлөгөө бид нар ADN Partners гэдэг Францын хуулийн компанитай хамтарч ажилладаг. Тэд нар болохоор бизнесийн хуулийн зөвлөгөө өгдөг Франц компани. Тэгээд бид нар нөгөө нэг гэрээний дистрибьюторын гэрээ драфта хийхдээ тэднүүсээр хийлгээд тэгээд одоогийн байдлаар бид нэг 2 дистрибьютортэй байна л да бас. Хаана нөө? Нэг нь Сингапурт, нэг нь Америкт. Тэгээд гэрээгээ хийж бас нэг South Africa-т нэг дистрибьютор байгаа. Одоо яг хийж болж эхлэх гэж байгаа. Тэгээд хийчээд драфта хийлгэчээ тэгээд бид нар ингээд юугаа солиорчдаг байхгүй. Тэр драфт зөвхөн нэг яг яах хэрэгтэй. Жишээ нь одоо манай брендийн логог одоо хуулбарлаж өөр газар дахиж өөрсдөө бүтээгдэхүүн хийж хийхгүй гэсэн заалт орсон байх хэрэгтэй тий орсон байх жишээтэй дээрээс нь манай бүтээгдэхүүнүүдийг одоо өөрийнхөө дистрибьютор биш газруудаар одоо нэг үнийн буулга заахгүй байх хэрэгтэй нэгт retail price-аар ч хамгийн сүүлийн үн тэр бол ерөөсөө бүх хооронд адилхан байх хэрэгтэй тэрнээс илүү гаргаж болохгүй доош болгож болохгүй яг нэг үнэтэй зах одоо жишээ нь $100 сайн маань $17 бол $17. Тэрнээс Балид очихоор хямдхан, Вьетнамд очихоор ариун үнэтэй гэсэн юм байхгүй тий. Тийм байхгүй. Яг сет тийм үнийг харуулцах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь тэд дистрибьюторын гэрээ $150,000 одоо эхний 10%-ыг бид нар төлж иж гэрээндээ гар үсгэж сурах хэрэгтэй. Их зэрэг одоо ийм их бид нар оруулсан байдаг. Дээрэс нь арбитрийн шүүхийн талаас оруулсан ба хэрвээ янз бүрийн маргаан гарах юм бол одоо бид нар Сингапур дахь арбитраар
шийдвэрлэнэ гэсэн. Тийм асуулт байсан. Монголын ч одоо ихэнх гадаадын гэрээнүүд за Нью-Йоркт юм уу Лондонд уулзцгаая найзтай гэсэн гэрээ гэдэгтэй. Танах тэгвэл Сингапурт уулзцгаая гэдэг гэрээ юм шүү дээ. За бүтээгдэхүүнүүдэд дахиад нэг багслаад танилцуулахад яг гоо сайхны хідэн төрлийн бүтээгдэхүүн байна. Эрүүл мэндийн хэд хүнсний хідэн бүтээгдэхүүн байна. За одоо хүнснийх гэхээр зэрэг бид нар ерөөсөө цай маань байж байгаа тий. Тэгээд бид нар одоо energy drink хийж байгаа Солонгос. Energy drink цагаантай energy drink. Тэгээд Red Bull-та өрсөлдөн гэсэн. Red Bull-та өрсөлдөн л гэсэн байгаа. За. Тэгээд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээс болохоор бид нэр vitamin gel capsule гаргаж байгаа. Omega capsule гэж монголчууд мэддэг юм лээ. Omega 3 capsule гэдэг дандаа загас fish oil-аар хийдэг шиг тийм capsule. Тэгээд энэ тос маань байгаа тий. Гоо сайхны бүтээгдэхүүн бол нийт 13 төрөл байгаа. Одоо бид нар илүү олон нүүрний бүтээгдэхүүн гаргаж эхэлж байгаа. Тэр хоёр зэрэг дандаа юу ах шиг байлаа те. Биений арьсны бүтээгдэхүүнүүд их бах шиг байлаа те. Одоо болохоор зэрэг нэлээх body lotion, body product-ууд байгаа. Одоо бид нар тийм set гоо сайхны set бүтээгдэхүүн гаргаж байгаа. Тонертэй, serumтэй, moisturizer-тэй, eye cream-тэй. Ягаад гэвэл биднээс маш их хүмүүс асуудаг байхгүй. Facial юм та нар хийгээч. Хүмүүс аяг facial-тай анхаардаг юм шиг нүүрэндээ аяг анхаардаг хүмүүс. Шоолт гандаа төрхөл яа. Би болохоос тэгэл гар мар бие биендээ төгтөй багч утсан чинь аяг facial-тай анхаардаг юм билээ. Тэгээд тийм бүтээгдэхүүн нийлээд нийт 13 гоо сайхны бүтээгдэхүүн. Арьс ашиглаж. Бүхэн хайрдаг бүтээгдэхүүн. Бид тийм одоо хийх юм бизнес бодсон ш. За тэр ашигтай бизнес юм уу, энэ ашигтай бизнес юм уу? За юу ч хийх юм лээ гэл би аяг салуучдыг хардаг байхгүй юу? Батаа ярьдаг зарим би тийм хийвэл зүгээр ч юм болоо ингэ бизнес хийвэл яадаг юм бол төгөлбөр ашигтай юм. Иш орол мөнгөтэй юм шиг байна гэсэн. Тийм иш орол мөнгөтэй юм шиг байна. Тэгчүүлч мөнгөтэй ч олчих юм шиг байна. Тэр биш аахгүй. Бизнес entrepreneur байна гэдэг бол ерөөсөө лидер байхын одоо шинж тэмдэг гэсэн. Чи зүгээр нэг тэнцээ нэг хүнд нэг юм заагаад мөнгө олохгүй шүү дээ. Дээр лид одоо нэг өөрөө чи болсон таниулж байхгүй. Би энийг хийх хүсэж байна. Энэ миний хувьд маш их одоо үн цэнтэй гэдэг чи бусад хүмүүс таниулснараа чи амжилт төрж байгаа байхгүй. Тэр болохоор яг бизнесийн одоо бизнес хүн болж байна гэсэн үг байхгүй. Яг жинхэнэ бизнес хүн болж байна. Entrepreneur болж байна. Чи ч өмнө бас нилээ их юм үтсэн тий. Тий. Зохицохоос ямар бизнес хийж байна. Би урд нь нөгөө нэг компанид ажилладаг байхдаа хажуугаар нь Forex trade хийдэг байлаа. Forex яаж trade хийхийг Америкчуудад зааж өгдөг байлаа. Licensed Forex trader. Тэгээд Forex trader гэдэг нь яа гэсэн үг вэ? Forex trader гэдэг нь хоо зэрэг нөгөө юу штэ Монголоор юу штэ foreign exchange онлайнаар одоо мөнгө худалдаална гэдэг штэ. За. Одоо US доллар мөнгөний change гэх юм уу те? Мөнгөний change гэдэг нь онлайн дээр гэсэн үг худалдаалдаг. Тэгээд binary option гэдэг нь болохоор зэрэг одоо commodity алт одоо нөгөө нэг биен будаа тийм юмнууд болон бас мөнгө тэгээд зис мис худалдаалдаг байхгүй. Үнэт металл гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг онлайн дээр худалдаалдаг бизнес хийж байна. Окей. Ямар сонир бизнес вэ? Тэгээд косметикийн савнуудыг шүү дээ. Савнуудыг ятаас авчираад Америкийн гоо сайхны одоо компаниудад зардаг байлаа. Янз бүрийн хийдэг байсан байна. Гэхдээ яг би тэр үедээ яг ингээд бизнес entrepreneur юм шиг санагддаг байсан. Яагаад вэ гэхээр зэрэг би эндээ сэтгэлээс хандаг байхгүй. Би бас зөвхөн мөнгө харж хийжсэн байхгүй. Би энийг ингээд хийчих юм бол би тэдний төрний ашигтай ажиллах юм байна. Тэгэхээр энийг хийчихээ тэгж хийжсэн. Одоо би болохоор CB дээр яг нэг юм амар ойлгож байхгүй. Энэ ерөөсөө хүн сэтгэлээс хандах хэрэгтэй юм байна. Ямар нэгэн шалтгаантай чи юм хийх хэрэгтэй. Зөвхөн мөнгө олох зүйл биш. Энэ юм чинь цаана шалтгаан утга учир гэж байх хэрэгтэй. Хүний амьдрал утга учир хэрэгтэй гэдэг чинь. Хүний амьдралын одоо нэг утга учир хамгийн том хэсэг нь бол хүний ажил шүү дээ. Бас биднээс их цагийн ажил дээр өнгөрүүлдэг тий. Тэгэхээр тэр юм чинь чиний амьдрал байх хэрэгтэй байхгүй. Чи үүндээ дуртай, шалтгаантай байх хэрэгтэй. Тэгээд CB-ээр болохоор зэрэг миний хувьд үнэхээр шалтгаан бас яг нэг манай авчирсны аж ахуй эхэлдэг тий. Аавхаа бизнес туслах. Хоёрт
Монгол орондоо тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулъя гэж бодсон. Яагаад гэвэл бид нар монгол хүмүүс те бид гадаадд одоо ингээд сураад ийм сайхан явж байгаа шалтгаан бол манай монгол болон манай ээж амттай холбоотой шүү дээ. Тийм болохоор бид буцаад ямар нэгэн байдлаар тэд бидэрт хөрөнгө оруулалт хийсэн байгаа байхгүй. Монгол орн бидэрт хөрөнгө оруулалт хийсэн маа. Одоо бид буцаад өгөөж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр Монголоос өчнөө сайхан хийх бизнесийн санаанууд те мөн бүх хүн болгоомж Монгол өөрийн гэсэн хайртай зүйлүүд байгаа те тийм бүхнийгээ төлөө хүн ажиллах юм бол амьдрал утга учиртай сайн entrepreneur болно гэж бодсон цоцсон гэж. Яг санал нийлж байна. Үнэхээр гоё тайлбарлаад өгчих шиг боллоо. Entrepreneurship гэдэг юмны хамгийн гол зүйл юм те. Чацраг нь бол Монголын хөрсөн дээрх баялаг байгаа даа тийм үү. Хөрсөн дээрх баялагийг одоо барьж аваад гадагш нь гаргаж байна. Чиний харж байгаагаар өөр хөрсөн дээр ямар баялаг байгаа вэ биднэрт? Манай хөрсөн дээр маш их баялагууд байна Монгол. Одоо ганцхан цэцгнаас гадна бусад одоо эрүүл мэндийн навч, herb, жимсгнүүтэй эдгээр чинь бүгдээрээ экспортлогдож болно. Тэгээ дээрээс нь кашмир, ноолуур байна. Эднээсээ маш олон юм хийж байна. Одоо манай сүүлийн манай залуучууд аягүй гоё юм хийдэг болсон мэлээ. Айгүй хүн нээлттэй болж эхэлж байна те. Миний бодлоор бас нэг тал нь юм бол амар нээлттэй байх хэрэгтэй. Creative. За. Одоо сэтгэн ургуулсан бодох чадвар сайн байх хэрэгтэй. Яг үнэн. Ургуулсан бодох чадвар сайн байх хэрэгтэй. Ийм хайцмаасаа гадагшаа бодох хэрэгтэй. Тэгээд ингээд гаднаас ингээ харахад айгүй олон хийх юм байгаа байхгүй. Яг ингээ хараад хахад гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн би тийм юунд амиг сэтгэх хүн ер нь хувь зай гэж бийд юм байна. Яагаад би юм гэхэд төрсөн те. Хүн хичнээн өөрөө би өөрөө амьдралыг create хийж байгаа ч гэсэн ямар нэгэн байдлаар бид буцаал Монголтойгоо холбогддог байхгүй. Тэгэхээр бүх одоо Монгол залуучууд маань тийм одоо Монголд байж байгаа байхгүй. Ямар нэгэн холбогдох юм. Тэрэн дээрээ л тулгуурлах хэрэгтэй. Дээрээс нь risk taker байх хэрэгтэй. Одоо эрсдлийг хүлээх одоо дандаа авч байгаа хэрэгтэй. Яг л тийм хүмүүс ингээд би нэг юм амар анзаарсан Монгол ирээд хүмүүс аюух эрсэл авах дурггүй. Одоо Монгол хүмүүс аюух эрсэл авах заа яах юм тэгснээс өөрөө явж юм авч гэдэг юм уу тий. Тэгэж өөрийгөө тэгээд яах вэ гэдэг юм уу. Хүмүүс аюух эрсэл авах дурггүй мөлий. Хүн амар эрсэл авах гэж байгаа байхгүй. Жишээний юмыг үзэж байгаа хэрэгтэй эрсэл авах хэрэгтэй. Хүний амьдрал амар богино. Бид нар өнөөдөр ч юм уу маргааш ч юм нөгөөдөр ч юу болохыг бид юус мэдэхгүй шүү дээ. Яг биднээс амьдрал амар богино байхгүй. Хүний амьд юус энэ жоохон юм дээр тогтчихдаг. Тэгэхээр амьдарч байгаа одоо энэ бид ирүүл байгаагаа цаасаа appreciate маш баярлж байна тий thanks God. Тэгээд бүх юм хийх хэрэгтэй. Ирсэн таах хэрэгтэй юм болыг үзэх хэрэгтэй. Өнөөдөр чи банкндаа ингээ мөнгө хадгалаад байх биш. Миний зацуул хэрэгтэй юм. Одоо өөрөө одоо хийх гэсэн юм да. Өөрөө хүсэж өгөөж байгаа юм да зацуул хэрэгтэй. Банкд мөнгө байхгүй тийм босох хэрэгтэй. Дотор байгаа бодол тий төслөө цаасан дээр буулгаад хүмүүс ярьж зөндөө одоо хөрөнгө оруулалт сайн төслүүдийг хайгаад ийж тийм үнэхээр сайн төслүүд бид хөрөнгө оруулалт хийсэн зөндөө одоо хөрөнгө хийгээд байж байгаа тийм тэр хүмүүс гаргаад тавьтээ одоо цаастай суулгаад боловсруул баг багаар хийж эхлэх хэрэгтэй байна. Тэгжиж нөгөө гараагаа тавина. Эхлээд ингэж алхахад хэцүү байдаг шүү дээ. Нэг алхах юм бол цаашаа бүх юм ингэж яваад өгдөг. Зарим хүмүүс хөрөнгө оруулалт олох гэдэг аюу хэцүү байх шиг. Чи болохоор дэлхийгээр нэг байж гэнэ гэдэг. За наазах нь хамгийн наазахын одоо хөрөнгө оруулагч нар шиг хаанаас олж байна? Танах тэр хөрөнгө оруулалт одоо яригдж байгаа байх тийм. Манайх одоо 50% Америкийн компани хөрөнгө оруулалттай. Тэгээд хамгийн гол нь чи тэр хүнээ итгүүлэх хэрэгтэй. Одоо тэр хөрөнгө оруулж байгаа газараа тийм энэ бүтээгдэхүүн болон энэ төсөл яагаад амжилтанд хүрэх ёстой. Бид нар яагаад энийг хийж байгаа юм бэ гэдэг тийм хамгийн их анхаарал тавьдаг. Менежмент хүмүүст нь хамгийн их анхаарал тавьдаг. Энэ залуу чамд итгэж чинь чи өөрөө entrepreneur болж байгаа хүн чинь чамд л итгэж чинь хүмүүс хөрөнгө оруулалт шүү дээ. Яг л бизнес чинь хүн л байгаа шүү дээ. Хүн байхгүй бол бизнес явахгүй шүү дээ. Тэгэхээр хүнд хөрөнгө оруулалт хийдэг байхгүй. Тэгэхээр чи өөрийгөө харуулах хэрэгтэй байхгүй. Хүмүүс би энийг хийж чадна. Шалтгаан нь ийм байна те. Тэгээ би ингээд төлөвлөсөн байна. Би энийг хийж чадна гэдгийг сайн харуул. Тийм бол одоо шууд окей. Одоо биднээс эхэлж байгаа жижиг бизнесүүд одоо манай Монгол залуучдын
жижигчгээр янз бүрээр бизнес хийж штэ ариун хүмүүс тий. Амар гоё төслүүд байгаа байхгүй юу? Би бүр бодоод байгаа сүлдээ ийм төслүүдийг ийм нөгөө юу гэдэг хөрөнгө оруулалт хийдэг тийм эйженси гэдэг билүү туслаад хэдэг туслангаа тий. Тэгээд ингээд тусалж байгаа байхгүй тий. Хөрөнгө оруулагч нар олж өгөх юм уу тий. Тэр төслүүдийг өөр хөрөнгө оруулагч танилцуулдаг ч юм уу тий. Тийм бас хийм л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд бизнес санаач яг хэрэгцээнээс ургаал гарна шүү дээ тийм үстэй. Яг тийм их хэрэгцээ ерөөсөө хэрэгцээ. Нийгэм дээр юу хэрэгтэй вэ? Хүнд юу хэрэгтэй вэ? Тэрийг бид нар хангаж өгч чадах юм бол амар том бизнес болчих байхгүй юу? Яг одоо чинь би чамд юу хэрэгтэй нэ тий? Би тэрийг чинь provide хийж чадвал чинь надад бизнес болчих байхгүй юу? Би бол надад нэг нүүрний чиг шүүлгч хэрэгтэй байгаа гэдэг хэлсэн. За, танай бүтээгдэхүүнийг за авъя гэдлээ те. Монголч адилхан үнэтэй, одоо энэ Америкч адилхан үнэтэй л байна тийм үү? Брендинг бодлого те. Би түрүүн $100 гэсэн чи яг таацсан мөлий те. Тэгээд тийм тоцсон тосод Монгол $100 биш. Яг бид нар энийг энэ үйл засаг манайдсан тос 100 грамтай 49900. Тэгээд 50 грамтай 29900, 30 грамтай 19900. Хүмүүс их асуудаг л баг л та тий. Чацраны тос ч одоо яахаар юм үнэтэй байд юм бэ гэж. Яагаад? Яагаад гэвэл энд маш их хөдөлмөр шийгдсэн. Энэ чинь өөрөө маш ховор тос ахгүй юу. Энэ бол монголчууд энэ гэсэн тос ингээл бэж тэгээ ботсон тий. Гэхдээ энэ Монголын улсын тос чинь маш их хөдөлмөр шийгдсэн. Дээрээс нь маш их витаминтай эрүүл мэндийн тийм чухал одоо алтан тос гэдэг лөө. Тэр чинь энэ тос ахгүй юу. Чацрын тосыг ховор тос гэдэг ховор гэдэг үгийг болроо чи хэрэглээд байна л да. Би яагаад ховор байгаа гэж сумаар байна. Яагаад юун тийм онцлог юм. Манай энэ Монголын чацрын тос маань дэлхийд дээр маш ховор тос. Бид нар барыг байх манахаас экспорт хийж байгаа газрууд маш цөөхөн тийм үү. Яагаад ховор вэ гэхээр зэрэг чацрыныг хятадын засгийн газрын нөө төлөвлөлтөөр амар олон хятад ургуулсан. Тэр нь дандаа химийн бодистой ургуулсан. Тэгээд тэр дотор ямар ч тийм нэг цэцэний тийм баялаг юмнууд нь баг байхад болцсон байхгүй юу. Тэгэд манайх болохоор зэрэг энэ онгон байгаль зэрлэгээрээ баг уурчсан. Үнэхээр бид нар айж авах уу гэж байгаа ч гэсэн манайх ямар ч тийм одоо химийн бодис хэрэглэдэг ч юм уу тийм юус байхгүй. Зөвхөн органикаар ургаж байгаа тийм цэвэр тос байхгүй. Дээрээс нь гадаад зарж байгаа одоо энэ гадны компани болохоор зэрэг чацраны тосыг одоо нэг хямдхан тостой хайж. Тэсээс өөр нь үнэтэй тос. Тэгэхээр нэг юу vegetable оилтой холио зарчдаг байхгүй. Зөө. Тэгэхээр энэ баг нарийн засгийн тостой холио зүйтэй. Тийм. Тэгээд чи одоо зарим тосыг ингээд нээгээд үнэртэх юм бол юу ч чацраг үнэртэхгүй. Үнэртэх юм бол нарийн засгийн тос яг ургамлын тос үнэртэй байна. За сони тий. Тийм. Тэгэхээр манай энэ гарч байгаа тос манай Монголд байгаа тос чинь өөрөө цэвэр органик 100% одоо pure extract гэхгүй. Тийм болохоор бид нар энэ чинь pure oil extract гэж байна. Тийм 100% pure гэж байна. Ямар ч хол захгүй. Ийм тос чинь тийм захтай дээр маш ховор юм. Би сая чамаас л омега 7 гэдэг юмны талаар сонслоо л та. Хүмүүс яхаа омега 3 чинь нөгөө загсны тос омега 3-аар авдаг шүү дээ тийм биш үү? Загсны тосоор омега 3 авч байгаа. Омега 7 гэдэг энэ химийн элемент ямар учиртай? Омега 7 гэдэг химийн элемент шүү. За. Антиоксидант витамин витамин энэ болохоор цацраг нь байдаг. Дэлхийд дээр маш ховор олддог тийм витамин ахгүй юу? Омега 7. Энэ болохоор арьсан хүн дотроосоо болон гаднаасаа ууж хэрэгснээр одоо арьсыг тижээж өгдөг. Тэгэхээр нөгөө хүний хөвгшилтийг удаашруулдаг. Одоо fine line өвчлөөнүүдийг алга болгодог тийм. Тийм өвдөстэй тийм маш ховор олддог антиоксидант ахгүй юу? Тэгэд энэ болохоор цэцэг natural-аар ингэ бийждэг. Гадаадын омега 7-г хийдэг бүр нэг хиймлэр. Хиймлэр ингэ хийдэг байхгүй юу? Тэгэхэд одоо тэр чинь их сайн үйлчлэхэд биш шүү дээ. Одоо ер нь дэлхийд бүх юм хиймлэр хийдэг болчиход байна шүү дээ. Биднээс идж байгаа баг бүх юм хиймэл юм шүү. Одоо хятад метаас одоо орж ирсэн гэж байгаа юм чинь ингээл тариал ингээл ургуушдаг помидор гэж үргэлтэй. Тэгэхэд энэ болохоор зэг манай цэцэн чинь болохоор органик. Одоо ямар ч юм химийн байхгүй. Тэгээд дээрээс нь тэр омега 7 яг natural-аараа байж байхгүй. Байх л та. За нэг
үзэгчдөөс айгаал ирэхээр авч байгаа. Айгаад ирэхээр байгаль үр найж байгаа шүү. За Seaberry brand манай үзэгчдэд амар таалагдж байгаа бах өнөөдөр. Маш олон асуулт сумаар байна. Тэгээд үзэгчтэй бонус 15 минутын нэвтрүүлэг YouTube дээр байгаа. YouTube руу ороод илүү олон асуултын хариуг аваарай. Тэгээд уламжлал болсон сүүлийн асуултаа тавья. Болроо ингээд ийм их бизнесийн дунд оролцолтоод зовлон жаргалын нэдлээ явж байгаагийн хувьд гараан дээрээ байгаа залуучуудад хандаад entrepreneurship талаас нь нэг зөвлөгөө өгөхгүй юу? Бизнесийнхэнд ямар үнэтэй зөвлөгөө хүргүүл дээр өнөөдөр. Би ганцхан зөвлөгөө өгч байгаа. Бол бизнесээ одоо хийж байгаа залуучууд тэгтээ зориулаад never give up хизээш битгий шантаарай. Тэгээд дээрээс нь чи бизнес хийхдээ зөвхөн тэр бизнесээ хайртай бизнесээ л хийрээ. Бүх юм хайран дээр тогтдог. Чи тэнд хайртай, тэр бизнестэй хайртай болвол чиний бизнес цаашаа ургаал явчихна. Тийм зөвлөгөө. Тийм болохоор өөрийгөө эхлээд таньж мэд. Өөрийгөө эхлээд би юу хийх юм бол аж аргалтай байх вэ гэдгээ тэр бол хамгийн чухал юм. Тэгээд чи амжилтанд хүрэх гэсэн. Маш гоё зөвлөгөө байна. Манай нэвтрүүлгийн цаг дахиад дуусчиход байна тийм. 9 сарын 11-нд нийт үзэгчтэй сандаад хэлэхэд 9 сарын 11-нд манай гарааны бидний бизнес нэвтрүүлгийн 50 дахь дугаарын баяр парти Central Tower-ын дээр болж байгаа. 100 үзэгчийг энэ бүх гайхалтай болроо митинг үүсгэн байгуулагч нартайгаа уулзуулахаар төлөвлөсөн байгаа. Та бүхэн манай Facebook хуудасаар дамжуулаад бүртгэлээ эртгэн хэлгээрэй. Тэгээд болроогоо мөн аль биесээр өрье. Заавал ирээрэй. I'll be there. За тэгээд энэхүү гоё брендийг дэлхийд маш хүчтэй авч яваарай. Хизээ нэгэн цагт гадаадад дэлгүүр хийсэн явж байвал танаа дэлгүүрийг харахыг маш хүсэж байна. Баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.